Өнөөдөр би та бүхэнд 10-аас дээш хувийн жилийн ногдол ашиг өгдөг тэдгээр компаниудыг хэрхэн олох вэ гэдэг талаар хуваалцъя гэж бодлоо. Маш хурдан хугацаанд. За Google Chrome руу орно. Юун түрүүнд та бүхэн энэ миний Мөнгөн Ганбаатар гэсэн YouTube сувгийг үзээрэй. Хэрэг үзээгүй байгаа бол мөн адил үзээгүй байгаа нэгэндээ шеэр хийгээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Тэгэхээр Монголд маань болохоор хөрөнгөний зах зээлийг ялангуяа хувьцаа арилжаа сонирхож байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр заавал та бүхэн урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тийм учраас миний энэ YouTube сувгийг та бүхэн бусдад харангүй шеэрлээрэй. За тэгээд үндсэн асуудал руу оръё. finviz.com гэдэг энэ хаяг руу ороод тэнгууд оронгууд чинь нэг юм цаах гарч ирнэ. За тэгээ эндээсээ энэ скринер хэсгийг дарна. Скринерээ дарлаа. За оронгууд мөн адилын цаах гарч ирнэ. За энэ дотроос dividend yield гэж энэ хэсгийг дарлаа. Тэгэнгүүт ийм цаах гарч ирнэ. Жилд 10-аас дээш хувийн ногдол ашиг өгдөг компанийг олох гэж байгаа. Тийм учраас энэ 10-аас дээш гэдгийг дараад оронгууд танд жилд 10-аас дээш хувийн ногдол ашиг өгдөг, магадгүй 70% хүртэл өгдөг компани хүртэл байдаг. Энэ компаниудын жагсаалт гарч ирж байгаа. Нийтдээ 20 шиг компаниг одоо гаргаж ирж байна. Ийшээ ингээд хэрвээ явах юм бол 19 хуудас байна гэсэн үг тийм үү? 19-ийг дарах юм бол 378 ширхэг компани 10-аас дээш хувийн ногдол ашиг өгдөг байх нэ. За эндээс та мэдээж сонголтоо юм тийм үү? За жишээлбэл та ZIM гэсэн энэ компаниг ороод үзье л та. Оронгууд та бүхний харж байгаачлаа ийм цанх гарч ирнэ. За энэ дээр баахан үзүүлэлтүүд нь гарч ирж байна. Энэ бол нэлээд сайн үзүүлэлттэй компани байна. За энэ dividend хувь гэдэг дээр 71.88%-ийг энэ компани энэ жил ногдол ашиг болгож өгсөн байна. Өөрөөр хэлбэл энэ 71.88% гэдэг маань энэ $23.58 нэг ширхэг хувьцааны үнийн 71% тэнцвүүц ногдол ашигыг энэ компани өгж байна гэсэн үг. Энэ мэтчлэн та өндөр ногдол ашиг өгдөг компаниудыг олж болох нэ.